Болдгоо тэмдэг нэвтрүүлгийг хүлээн авч үздэг үзэгч та бүхэнд баярлалаа. Яг одоо бид нар Улаанбаатар хотоос хараад 100 гаруй км явчихсан. Энэ удаа таашаа явж байгаа юм гэвэл Өмнөгов аймгийн Хамбогд сум буюу бидний нэрлэл занснаар оюутлогын зүг явж байна. Оюутлогын эргэн тойронд юу байдгийг Өмнөгов аймгийн Хамбогд сум маань өөрөө ямар шүү үзэсгэлэнт байгальтай юм. Ер нь одоо Монгол улсын Эрдэнэсийн цогц болсон Зэсийн баяжмал, за уулуурхай алт молибдины орд усан тэр газар ямар газар байд юм бэ гэдэг сэтгүүлч миний хувьд үргэлж сонирхолтой байгаад ирсэн. Тийм учраас Өмнөгов аймгийн Хамбогд сумын зүгт Болдгоо тэмдэг нэвтрүүлэг зорж байна. Ингээд үзэгч та бүхэнд Өмнөгов аймгийн Хамбогд сумнаас хийсэн Болдгоо тэмдэг нэвтрүүлгийн ээлж дугаарыг хүргэх гэж байна. Зам эвдэрсэн юм уу? Эсвэл одоо энэ хүн даацсан машинууд явсараад ингээд удаа болгосон юм бидэхгүй. Зам бол нэлээ муу. Шорон замаар за энэ солонгосуудыг яриад идэг шар түүрэн гэдэг юм бол энд бол босгож байна да. Бас нэг бороо жоохон хаялаад үүлэрхийг бас нэг шороотоос арай жоохон багтаа. Гэтэл амар шороотой байт юм байна. Америк хажуугаар явж байгаа нь арай дээрч юм шиг байдалтай. Улаанбаатар хотоос гарч явахд бол үүлэрхийг бас цаг агаар жоохон сэрэг хүн байсан. Урагшаа говьших тусмаа хуураашаал энэ рүү бол бороо шороо байхгүй шүү. Тэгэл угаасаа л говь руу тэгээд өмнө Хамбогд сум чинь бол миний бол сонссноор 2 оронтой тоороо ордгоо. Өвөлдөө нэг хасах 9 градус орчим өгүүлждэг Монголын хамгийн дулаахан сумууд нэг. За урд хилийн дагуу байдаг. За тийм болохоор хамгийн дулаахан сумуудын нэг гэж сонссон. Зам бол бодоо болж ихтэй. Зам яагаад энэ зам бодоосон бэхээр энэ том хүнд даацсан машинууд өстой мангарх явд юм. Амар том даацтай машин. Тэгэхээр энэ зам дээр нөгөө нэмгэн тавьсан хар зам чинь энэ том хүнд даацсан машинд хуулагдаал тэгэл энэ байхгүй болсон маягтай юм л да. Тэгээд машины маань тарах шинжтэй л юм байна. Тэгт мөлхөөл явжлаа. Энэ жил энэ ерөөдөө говь чимэрхүүл байдаг. Гэхдээ ерөөдөө хур бороо баг орсон байна. Өвс ногоо маш хандуу байна. Тэгээд одоо ямар ч Хамбогд сум орондоо. Сайн байна уу гэж. Энэ аль сум бэ? Луус сум. Африкан үү? Хийдийн баруун. За бид нар Дунгой аймгийн Луус сумыг нутагт орж ирж байна. Тэгээд замд халуун байна. Шороотоос ихтэй байна. Африк орсон даралтны юм аахгүй одоо. Сүүлийн үед бас даралт ихтэй дэдэг болсон. Улаанбаатараас гарахдаа даралтны хэмиг авах магадгүй. За Луус сумын соёлын дөв. Юу байна? За хийдийн баруун тал гэж байгаа бодоход энэ авир бол
За мини маркет, төрөл бүрийн бараа, нийтэд мини маркетууд. Энд ч буцах замдаар хоолны газарсан. Энд ч хоол иднэ. Бид сая дундгой дээр хоол идээг мартсан. Ханангийн 110 гэдэг гудамтай юм биш. За хийдийн баруун талд хийдийн ирсэн. Баруун тал нь аль зүг үстэй. А тэн нэг юутай газар байт юм байна. Бодвол нэг нэмэх тэмцтэй гэж аптик л ах тэ. Өө имийн сан гэж. Хойно гоё хүнс барааны гэлгүй гэж байт юм байна. Луус сумын эргэлтийн имийн сан гинэ. Самала. Сайн сууж байна уу? Норматипин гэдэг юм байна уу? Бага. Даргалтны юм. Бага. 10 тагс төгчөж. Норматипин аавн. Хамрын тусалга байгаа тий. Бага. За хамрын тусалга надад байгаа. Ямар ч даргалтны юм. Чинь газ ямар үнэтэй? Газ хэрэг. Газ нь билет байхгүй санаад Газ асууж. билет байхгүй юм. Газ нь. Газнаас чинь дөрвийг аваад норматипин Норматив чинь ханаа. 10 тагаас. 10 мянга төгрөг байна. За нэг 10 шиг байна. Хэд болж? 8 төгрөг. Газ чинь болохоор энэ нэг байгаа. 10,000 болч тий. 8,000 болчих юм шүү дээ. Энэ чинь 8. Май. За дөрөв ш энэ газ дөрвөр нөхчих. Тэгээд юу авчих. Даралт хөдлөөд өзөд гоошод. Сүүлийн үед нэг ийм юмтай болоод тий. Нас өгшөөд байгаа юм. Манай зөвлөж шоолол. Бид нар Улаанбаатараас Болтко тэмдэглэгээд аяа. Телевизээр гараад байна. Тий, та хин гэдэг юм бай. Болтко гэдэг нэг юу яваад байдаг шүү дээ. Та хин гэдэг юм бай. Би Дасцүг гэдэг юм бай. Дасцүг. Тий. Эм зүгч. Эмийн санч, эм нэрлэгч. Эмийн сан гэрэлэгч. Тий. За, танай энэ хулдсан ч хэдэн хүн Манайх амтсан. дууссан шүү дээ. Дууссан тий. Дууссан. Манай хотод нэг 2000 орчим юм байдаг баг. 2000 үнэтэй. Бас том сум биш тий. Би тэгж бодож ш. Зөө. Сумын дөөр ойр сонь сайхан юу вэ? Онц юмгүүдээ марашаа авахгүй тэгсгээл. Энэ хоёроо туж бороотой ирлээ шүү дээ. Хари тэгс. Наашиж чинь Наашиж яваа болов яаж яваа. Тий. За даалгавар юм чинь. Тэгээд энэ дөрөв юу юм бэ тийм ээ. тэгээ энэ ингээд сэтгэх нь авчи. Юу гэж газ авчи тий. Дараас олтгоо очил. Газ ч бас тийм амар олдоо. Хамтх юм. Ана дөрвөн газ аваад. За танах айгүй гой цэвэрхэн сум байт юм ш тий. Янзтай гой цэвэрхэн. Жижигхэн цэвэрхэн. Тий цэвэрхэн сумтай тий. За одоо ингээд үлстэй авахынд энэ луус сум дээрээсээ ямар байдалтай харагдгийг таахынд одоо харуулъя. Одоо луус сумаас цаашаа үргэлжлээд бид нэр хулд орох уу? Юу вэ? Хулд орно. За хулдаас цаашаага хам богцсон руугаа сална гэсэн тий. Хулдаас цаашаа хам богцсон руугаа сална. Цогтойгоор салах юм уу? Цогтойгоор сална шүү дээ. Цогтойгоор сална. Хулдаас цаашаа цогтойгоор шүү дээ. Бид л зам мэдэхгүй. Тэгэл анх удаага явж байгаа учраас ерөөхдөө хүн болгоны өмнө говийн зам мэдэхгүй шээс мэдэхгүй чигээрээ замдаа таарсан юм одоо үзээд явцсан дээр явах шууд чинь. Бид нэр явсаар агаад хэвээр цогт овоо сумын нутагт ирсэн байна. Аимшигтай халуун. Тэгээ бас борооны урд үзүүрт явж байгаа тултаа бас арай л амьд бинд яваад тий. Энэ нэг халуун газар байна. Мундаг шороо босч байна. Том тэрэгнүүд яасан хий. Том айгуух явж тий. Зам хэр байна? Машин дэр хэр байна?
Дажгүй даж. Халуун бас Халаал жоохон халдтай. дуттай ажиллана шүү дээ. Машин кондишнтэй юу? Бага. Наад дуттай ажиллана байна. Амар шорон унтээ. Зам болчихсон дутаасан шүү дээ. Шороо салаад таанаас янз нь шүү дээ. Амар уу. Харин тэр чинь орж үзсэн ямар юм бэ? Аа тэг. Яг өргий. Оо хичээстэй бас мундаг төгтөө. Машин байдвш. Хойно ортоо. Дээрээ гараад ирэхээр мангар өндөр дээрээс явд юм биш. Өрүүл мөрүүлээд шүү дээ. Зөөлх мөөлх шүү дээ. Өө жижиг тэр шиг зөөлх хөрөл тээ. Доор дугуй эргэж шүү дээ. Янз. Дотроо ингээд зургтаа үзээл. Орд иртгээ. Бензин 100 хэд идэх вэ? Ачаатаа ер нь 100 шахаад идэх тий. 100 идэх. Амар үү? Гой явд юм байна. Тухтаа мэл. Одоо жоохон хатаад байна л даа. Өө сайхан юмсэж мүсэж ярага айших юм явд юм шүү. Энд дээр амьдрал явж байгаа юм чи. Дийн ягаас суудчих. Бүгсэн жоохон бүгсэн дуурсан. Бүгсэн дуурсан. Би суудсан бол өөрчлөө. Говийнхны бас нэг хийс. Одоо би говьд бас энийг нэлээд олон харж ирсэн юм аа. Энэ авд чинь нөгөө төлөө түлш гэж юм байхгүй. Төлөө түлш байхгүй болохоор өвлжөөгөө говьд бол энэ малынхаа дарагдсан бас хөрзөнгөөр ингэж барьдаг. Энэ ч бол мөр юм байт энэ юу юм бэ? Хөрзөнгөө хуулаад энэ энтлийн энэ хоолой шавартайгаа болоод хөрзөнгөө хуулаа хашаацсан шүү дээ. Бас мундаг л тий. Хөрзөн шавар хоёроо хойлоод хашаа болгочих. Сэтгсэн л барилга барих хийж гаж. 2-3 хоногийн өмнөөс үер бороо ороод, жоохон бороо ороод тэгээ ийш үер буугаад ус үсцсэн. Сая бид нар машинтаа золтоо орцсонгүй. Айгуу том өсөөд байна. Тэгээд тойроод одоо цогццоо ороод тэгээд хамбогд руу явна да. Одоо хамбогдын зам нь аль нэг юм бол та. За энд кемп шиг юм байна очиж асууя. Кемп шиг юм байна гэх. Олон машин бууцсан юм да. Хачтын кемп юм уу, амралт юм уу? За бид нэр сарамсаргүй явж байгаа, зам асуух гэж явж байгаад айлын найран дээр. Тэр тусмаа настангуудын найран дээр ороод ашиг боллоо тийм. Миний хөөцлөрөө майр гэж байж болно нэг хүн гээд бидний нэг одоо би энэ олон сайхан түмэнтэйгээ энэ орон нутгаар дамжин сум барига одоо сум алгасан бас 4-5 сум алгасаад ингээ гавья. Ажил хөдөлмөрөөр дүгнүүлээд ингээд яваад ард түмнээ гавья гэдэг ийм солыг бас дөнгөж аваад ирээд гэртээ хоёр хонжгоо тохиолдол ийм сонь сайхан учрлыг одоо энэ хамт олон бүгд цогц шийдвүүдийнхаа нэрийн өмнөөс одоо намайг харж байгаа энэ сайхан настан буурлуудаар танд бүхэн харж байгаа өр хүүхдүүд нь сайн сайхныг биширч Монголын ард түмэн буюу ерөөсөө энэ дэлхийн эргэж байгаа түмэнд нар цацраг ямар хүчтэй гэдгийг ийм замыг саатуулан эргүүлж ирж биднэрт бичлэг хийж өрөөл өргөж байгаадаа одоо маш хүнд итгэлтэйгээр өргөж тавилан ёс гэдгийг маань бид нар баярлаж сайн сайхныг өрөөгд за тэгээд ингээд энэ хүүтэйгээ ингээд учирч байгаад би орж ирсэн хүн болгоноогоо ингээд учрыг мэдсэнгөө ойлгоорой нэг. За энэ замыг өрөөл сайн сайхан замаанууд
Эрүүл нэг сайн сайхан байх болтугай. Ингэж явж байгаа нь одоо 130 хэдэн хэлтэй байсан аа гэж одоо хэдэн хэлтэй болсон гэлээ юм. 50 хэл хайдаг жуулчдаг. 134-өөс ч одоо 90 хэлтэй. 80 90-д хэлтэй 40-д ил орчих жинөө. Тийм байна. Тэгээ яах вэ? Яваад ирэхээр чинь тэгээд шахан гойлог болоо тий. Одоо өсөө сайн болж ирсэн. Бид нар цаашаа одоо аян замынхаа мөрийнхөө тий. Орой өдрөөс анар буухаас өмнө уг нь орой жоохон зураг авчиж гэж бодсоо. Энэ амжихгүй дэше гадаж шүү дээ. 80. Дахиад цаашаа 180. За. За. Ямар харагддаг болгоо тэр үү тий. Дахиад 180 км газар шорон замаар гэдэг чинь бас л лутаж л байж. За нэг иймэрхүү энержи ресурсын ойжуултыг үзлээ. Одоо яаж цаашаа 180 км-ийн халуунд шороор явна да. Утгаар хатуусаар идчихэ тий. За одоо юурууга оюун толгороо очих төхөж байна. Энэ нүүрсний автомашин бусад одоо ашигт болтголын автомашины явдаг замаар явна гэдэг үстэй. Үнэхээр амьдралдаа үзэг амар экстрем аял байт юм байна. Энэ том оврын автомашинуудын дундуур хурдтайгаар тэгээд сүлжиж өнгөрнө гэдэг үстэй үнэхээр хэцүү. Харин нэг айтайхан юм нэггээр байгаа жолооч нар ерөөсөө гүйс төрүүлж яхад урд нь машин байвал өөдөө шахаад юм уу эсвэл дохоогоороо одоо сануулад өнгөрөөчдөг. Гүйс төрүүлсэн үедээ нэгэндээ одоо аваараа дохоогоороо баярлаа гэж хэлждэг. Ер нь урд чинь саад бодохоор ямар нэг юм байвал яач орж болохгүй шүү гэдэг маш сайн анхааруулдаг. Айгүй өргөн оюун толгойн жолооч нар айгүй соёлтой болцсон байт юм байна. Одоо эндээс би 100 хэдэн км жилээ яваад тэгэл 117 км яваад оюун толгойроо бас халах хэрэгтэй байж байгаа. Тэс амьдралдаа үзэг амар экстрем юм аимшигтай зам юм ба. Ер нь бол энэгээр баргийн жолооч нар жижиг тэрэгтэй бол явахааргүй мөн том тэрэгтэй доогоор орчих бод гэрлэн зохиулчих гад. За тэгээд гүйц төрүүлэх үйлдэлтэй заримдаа гүйц төрүүлэх орохоор 3-4 жиргүүлж ирсэн том оврын машинууд ч боон шиг урт юмнуудыг хажуугаар орохоор өөдөөс юм гараад ирүүлстэй амьд үлдэх ямар ч найдваргүй болчихоор шиг юм байна. Тэгээ энд бол Улаанбаатарын машин шиг их олон ачааны машинууд давхар цугж. За одоо энэ урдлын машин жишээлбэл гүйц төрүүлж болохгүй шүү гэж надад анхааруулж байна. Одоо уршаа камера харуулраа хавь. Гүйц төрүүлж болохгүй шүү гэж анхааруулж байгаа. Урдаас ч машин ич гэж хэлээд байна. За тэгээ ерөнхийдөө иймэрхүү үйлдэлүүдээр одоо арын машинуудаа маш сайн анхааруулаад сурчсан. Зүрх үед урдлын машин бас хүлээж өгдөг энэ төр болцсон. Би бас тэгж бодож байна. Иймэрхүү одоо замын хөдөлгөөний дөрмөн бичигдээгүй иймэрхүү соёлууд бол Оросын холбооны улсад машинтай явхад ихээр байдаг. Одоо би энэ үнийг надад анхааруулсан учраас уцаагаад өөрөөсөө сурсан ингээд юу яагаад аваараа дараад баярлалаа гэд. Эдгээр бол ерөөсөө ингээд гүйц төрүүлээд гарсан бусад бүх үед аваараа дараад баярлалаа гэд тэгээ сануулаад анхааруулаад
яарч зүтгээд хажуугаар нь урдаасаа саадтай хад зүтгээд хажуугаар нь ороод ирвэл өөрөө шахаж ингэж зай гаргахгүйгээр одоо миний амнасыг хамгаалж явж байгаа жолооч бас байх юм. Тэгэхээр миний хувьд бол маш сонирхолтой амьдралдаа үзүүгээ айхтар экстрим ийм автомашины аял. Би машинаар оруулж ирсэн, моциклоор оруулж ирсэн. Гэхдээ ийм аимшигтай том машины дунд нүхэн дундуур сүлжиж тэгээд ам өрссөн ийм аяллыг хийж ирсэнгүү. Бас сонирхолтой байна. Нөгөө талаас аимшигтай байна. За энэ хэсэг болохоор оюутлогоо нөхөн сэргээлтийн хэсэг буюу хаашаашгаа ийшээгээ бол 200 м үргэлж. Энэ 3 игнэ тэнтэлтэн 6 игнэ одоо яг ингээд тарьдсан байгаа чинь заг юм байна. Заг тарьдсан. Тэгээд заг мод бол энэ тэмээ усгүйгээр 2-3 сар явдаг энэ төр гэл байдаг шүү дээ. Би бас бодоод байгаа энэ тэмээ усгүй 2-3 сар явсан ч гэсэн энэ заг мод нь өөрөө юм говьд баймгүй юм гоё шүүслэг. Тэгээ юм 100 настрахуу ийм бүтцтэй мөчөртэй мод байгаад байгаа байхгүй. Ийм. Энэ жигээ шахаар нь завсаас яг 100 нас шиг ингээд шүүс гардаг. Ийм шүүслийг мэдж байгаа амтан болвол бас юу байх л та. Тэр болгоныг усуух гээд байхгүй л л та. За энэ бол байгалаараа ургасан цаг юм. Энэ нь байгалаараа ургасан. Одоо энэ чинь загийн занглаа гэдэг шүү дээ. За байгалаараа ургасан заг. За тэгээд энэ 3 игнэгээр болохоор ингээд оюутлогоо нөхөн эсэргээлт үе. Тэр цаатлаа игнэндээ 6 игнэ ингээд заг тарьсан. Харин заг нь сансныг бол их сайхан ургачихсан. Гэдэг байна. Ага заг модбон сэргэж ийн гэж бодохоор бас чи баг төлөө төвчс болоод бүр ховордоод бүр нэг хэсэг бүр алга болж байгаа сургалтайс одоо ингээд нөхөн сэргээлт явагдаад гой болчихжээ. За энэ загийн занглаанаас жоолж явал айл дойл нөгөө төмөр гардггүй энэ гэж ярьдаг. Тэгээд ерөнхийдөө бас ингэ тавьчихаар их гоё сөвнөр болдог их гоё байдий. Явж байгаад гоё загийн занглаа олтол дурсал болгож явна. За цаашаа явцсан доор гэж.
ажил үүрэг гүйцэтгэдэг өөрийгөө танилцуулаад. Ховэнд одоо харуул манай хичээл хийж байна. За. Өдөр гөрөлийн өрөөнд 1995 оны 95-ны гинэ 2013 оны 5 сарын 1-нд энд ажилд орсон. Энд юутлоодсээр энэ хашаажуулаад энд харуулны өрөг гүйцэтгэжээр энд Оюутлогын нэв ингэж хашааж ялсан юм тий. оюутлог сан хуучин төслөөр гадна талын хашаажлалтыг хийлгэсэн. Энэ хашаажлалч одоо тойроод ирэх өнөдөр хилэгтэр 300 орчим газар гашсан. Өмнө манлаас өгөөмөр багийн нутаг шар цав гэдэг газар манлаас бас 108 км хамбогс бас 80 км байж байна. Чи та хамгаалаг бах дээгүүр нь машин энэ төр явсан сураг байна уу тий. Чи 1995 оны 7 сарын 31-нд Монгол улсны хамтраас эксцэзэлээс чи идэр байсан. Тэрнээс хойш 13 онд л анх хашаажуулсан шүү дээ. Чи 95 оноос хойш. Тэрнээс ч өмнө одоо юуны ч мөр бол юугийн ч мэдэхгүй чи машин тэрэгч одоо орж гараад энэ мал тэмээчээр хэвтэл энэ мөр бол чи эвдрээд энэ ч одоо ойролцоогоор 18-аас 20 мянган гаруй мөр байгаа юм шүү дээ. Дотор одоо ил талд нийлсэн. Тэгэхээр юу өнөөдөр бас салхитай бүрхэг сайхан өдөр байна. Танаа говьч одоо нар бүрхчүүл аятайхан болчиход шүү дээ. Өвөл бүрхчүүл. Тэгвэл нар халуулсан. Аяаж тэр нар халалт одоо хоног үргэж шүлээ. Өнөөдөр харин та нар аваад ирвөө их сайхан сэрүүн байгаад байх их баярлалаа. Бид чи хотоос бороотой гараад дундгуур бороотой яваад араасаа бороо дагуулаа яваад байгаа шүү дээ. Тэгээ энд одоо тэгвэл маргаас өнөөдөр ороо юм уу бороо орох нь дагаад ирж байгаа. За одоо яг юунаас Одоо инка мөрчин инка эндээс эхэлж байна. 18-20 мянган гаруй мөр байна гэдэг чи одоо энд эвдэр ченкэрсэн мөр хашаачлахаас өмнө эвдэр ченкэрсэн мөр байна тийм ээ. Одоо энэ инка л энэ байна тийм инка улсных нь хонхор үлдээл инка чулуучсан. Чи одоо шавар шүү дээ. Шавар чулуулаг л болчиход инка 70-80 сая жилийн өмнө юм гэхэд одоо энэ дээрээс л хүнд чингээр дарсан байх нь тийм үү? тань Улаараа дараал улныг нь хонгорхой чинээ үлдээл. Тэ. Тэгэл энэ хэсэг чинь 0 шавар байсан байх нэ. Тэгэхээр ингээд жингээр дараа шахтаал хатуураад гараад ирсэн гэсэн үг тий. Ус дуусч ундаалч бөөгөнтэй газараа яг ирж гээд одоо долоож бариад яа тийм хожууцэл энэ үеийг гэж ярих гэж байгаа юм билээ тийм ээ. Сүүл их хужиртай байсан газар баха. Одоо энд нэг жишээ нэг бид бас мөрчүүлж барьж яасан мөр байгаа. Оо тийм биш энэ хараа одоо харагдчих тийм. Одоо ингээ харахаар энэ голынх нь өмсөн байна тий. Иймэрхүү тийм. Тий нэг иймэрхүү амтан байсан байж тарах гэдэг тийм үү. За сонирхолтой юм аа. Хүн болсныг бас. Оо тэрийг бол бүр хонх гэж гисэн байна тий. Энд одоо Мондог хүнд амтан байж тий. Өстө хонх гიშгээд. Тий. Надаас бол том л юу байсан юм байна. Тоо тайлж өгөө. Хамгийн том мөр нөө дада хэдтэй мөр 6-аас дада хэд гэдэг мөр тийм. Тэр яг болондоо шаварчлаад гараад байж. За уршаадсан мөр гоо тэр. Нэг гээд хоёр ийм 3 мөр хамгийн том мөр. Гэл. Ийм хэрэний мөр шиг. Ийм бас хөлтэй авч байсан тий. Жижиг махын эцдүүлэг өрүүлэх нь. Гинэ. Энэ ингээ гიშгээд энэ рүү гიშгээ тий. Тий. Энэ чи ингээ зөндөө байгаа маань тэгээд дотор нь нөгөө шороод өрөөд. Тийм. Оюун бол их гой тодорхой болсон. Мөр байсан ба шүү. Эдгэр чи ингээл бүгдээрээ манай Монголын динозаврууд шүү дээ. Тэгэл манай Монгол орн бас агуу юм дөө. Ийм имийг талаад үлдсэн газар нутаг тийм олон ч байх юмгүй.
Үлэг гөрүүлүүд нь элс шавар зэрэг зөөлөн хурцтай гიშгснээр тэдгээрийн хөлийн мөрөн тухайн чулуулаг дээр тамгалан үлдэгддэг. Цаг хугацаа өнгөрөх явцад тэр мөр нь элс болон нарийн шигтэй хайргаар хучигдаж аажмаар хатуурн чулууждаг. Ийхүү олон сая жил хадгалагдсан мөр салхи бороонд илэгдэн ил гарч ирснийг бид бол судалдаг. Чулуудсан мөр нь салхи бороо уяр зэрэг бусад байгалийн хүчин зүйлсээс хамааран ихэнх илэгдэж үгүй болдог ажээ гэнэ. За яг одоо гიშгэж байгаа хэсгийг зураг нь энэ байж байна. Саяны нөгөө 3 хөлтөний хөрчөө явж тий. За ой чи юу шилийн өвт юм ч тий. За энэгээр бол бүрсэн лунжиг том мөрүүд үү тий. Өгсөн эдгээр ингээд махын эдчнүүд өгсөн эдчнүүд нэг дор цугулсныг бодвол одоо тэгэл яалтчгүй нэг л юм болж тий. Газрын гадар дээр ил гарсан мөр хэлбэрийн зүйлс бүрэн үлэг гөрүүлийн хөлний жинхэнэ мөр байх албагүй. Учир нь гიშгэж үлдээсэн мөр хадгалагтай холбоотойгоор хэд хэдэн уул мөр үүсдэг. Тэдгээрээс жинхэнэ мөрийг олж таних нь чухлаа. За энэ дотроо одоо зурлаж харуулж байгаа хэсэг дээр би та бүхний жинхэнэ мөрийг яаж танихыг зааж өгье. За чи харуулж байгаа заяа мөрнүүдийг. Жинхэнэ мөр. Энэ мөр нь гаргагч амьтны хөлөөр дарагдж үүссэн жинхэнэ мөр буюухээ агуулгач чулуулаг хонхоосон байдлаар харагдах ба зарим тохиолдолд хөлийн тавхайн хэн үртэл хамт хадгалагдсан тохиолдол бий. Үлдэгдэл мөр. Энэхүү мөр нь үндсэн мөрний доор үүсдэг ба тухайн амьтны биеийн жин илэрхийлнэ. Энэ мөр нь жинхэнэ мөрийг бодвол харьцангуй бүдэг байдлаар тохиолдно. Байгалийн хэв. Энэ хэв нь мөр гаргагч амьтны гаргасан жинхэнэ мөрийг бусад хатуу хурдас элс жижиг хайрга гэх мэт дүүргэн хатуур чулуучих ба тэрхүү чулуудсан хатуу хэсэг нь он цагийн туршид элэгдэн ил гарч харагдахыг хэлдэг. Байгалийн хэв нь ихэвчлэн овгор товоосон байдлаар харагддаг гэж байна. Шар зав дахь үлэг гөрүүлийн мөр хадгалагдсан олдворт газрын дэлхийн хэмжээний палеонтологийн өв болох нь дараах хэдэн үндслээр тодорхойлогддог. Үүнд үлэг гөрүүл түүний дөрөөс трипод махан эдчдэг үлэг гөрүүл нь сөргөөр амьдарч байсныг тод томрон батлах чулуудсан мөрний хадгалт энд байдаг. Шар завын мөр газарт хийгсэн судалгааны үр дүн жижиг махан эдчдэг үлэг гөрүүлүүд байнга сүргээрээ дунд зэргийн хэмжээтэй махан эдчдүүд нь голдуу сурлан амьдарч байсан бол авраг биет үлэг гөрүүлүүд ойр ганцаар амьдарч байсан гэсэн дүгнэлт төрсөн. Сүргэлсэн бүлэг болгонд хэмжээ хэлбэр дүрс шинж төрх алхам чиглэл мөрний гүн зэрэг нь бараг ижил бөгөөд биеийн хэмжээ ба төрөл зүйл нэг бүлэгт хамаарагдана. Энэ нь нэг бүл ойр дотн эсвэл холилдсон төрөл зүйлийн амьтдын бүлгэмдэл биш байсан тодорхой байдаг. Мөр хадгалагдсан шинж төрхийг ажиллахад нэг дор 80 гаруй жижиг махан эдчдүүлэг гөрөл сүргэлсэн ажээ. Хоёр хэмжээст маягийн мөрнүүд нь урт 100 дугуй хэлбэртэй, түргэн шалмгаа хөлгөөнтэй, дунд зэргийн хэмжээтэй махан эдч гөрүүлийг болохоор гөрүүлийг болох нь тогтоогдсон бөгөөд ийм бүлгүүдийн төлөөлөл эндээс наандаж 21 амьтны болох нь тогтоогдод байна. Үүнд нэгдүгээр нэг дор маш олноороо хадгалагдсан баялаг байдал. Үлэг гөрүүлийн нийтдээ 18 мянган мөр давхарсныг хөрсөөр хожигдсон эсб түүнээс ч олон байгаа нь Монгол төдийгүй дэлхийн хэмжээнд маш баялаг тооцогдно. Хотгор мөр болон зарим мөрний байгалийн хэвний хадгалт онцгой сайн үлдсэн нь мөрийг үлдээсэн амьтны хөлийн зөөлөн хэсгийн анатомиг тогтооход маш чухал байдаг. Олон янзын махан эдч үлэг гөрүүлийн мөр мөрний урт нь 6-аас 70 см хүртэл ба үлэмж үед хоёрт үлэг гөрүүлийн мөр хадгалагдсан ихнөө бүлгэмтлийн хувьд юр усын гэж үзнэ. Үлэг гөрүүлийн мөр болон чулуудсан яс нь нэг дороос тохиолдог маш ховор байдаг. Шар цав жижиг махан эдч үлэг гөрүүлийн мөр агуулгдсан давхаргдсан зэрэгэлдэх хурдсаас авимимус хэмээх шовуу төст жижиг махан эдч үлэг гөрүүлийн чулуудсан ясан биеийн хэд хэдэн олдворыг олсон байдаг. Эдгээр жижиг мөрнүүд нь авимимусын хөлний анатомийн бүтцтэй яг ижил бөгөөд дэлхий дээр ижил газраас ижил давхар зүүн нэгжээс ийхүү мөр болон биеийнхэн чулуудсан олдвор олсон тохиолдол маш ховор байдаг. За оюутлагын хамт олонд бас баярлалаа гэж хэлэх нь зүйтэй баг. Ягаад тэгэхээр энэ сум орон нутгийн тэр тусмаа ийм түүхийн маш өнөт олдвор буюу 60, 70 сая, 80 жил үргэлжилсэн энэ олдврыг харж хамгаалж ийм сайхан зам тавьж тэ хүмүүс үдэхгүй болгоод эргэн тойронд маш том хашаа хийж хашаалж өгсөнд одоо баярлалаа гэж хэлэх нь зөв бах. Янз янзын ташаа мэдээлэл сонсч ирсэн боловч яг бодит байдлаар газар дээр нэрээд үзэхэд ийм сайхан хамгаалж одоо хамгаалт хийж хамгаалсан байгаа нь. Одоо надад бол үнэхээр сайхан санагдчихэв. Монгол түмэнд бас дэлхийд үзүүлэх нэг юм ч гэсэн байгаа сайхан юм да тэ. 1997 оны 7 сарын 31-ний өдөр хамгийн анхны олсон 3 мөр гинэ. Тэгээ энэ 3 мөрийг олоод тэгээд тойроод өсч 4 мөр байсан. Удаа зөвхөн. Ер нь тэгсэн баг те. Яанаас ингээл энэ алхсан мөрнө гэж байна. Ингээл энэ завар алхаж ээж те. Тэ.
байлгалчихсан баг тий. Тэгээд хөл дундуур жижигхэн динзаврууд гүйлдсэн мөрнүүд байна. Ингээл шавраа ингээл нялга гიშгэл ингээл доош нь ингээл зуурал. Мөрний байдлаас нарахад энэ бол их том биттэй амтан байсан харагдаж байна. Амар хүн жинтэй амтал ингэж дарж алах нь шүү дээ шавардаг тий. Тэгэл явж тээ харах. Тэгэл гоё зам хийсэн байна. Стал энэгээр ингэж хүн гიშгэлгүй ингээ хамгаалаад тавьчихаар одоо л энэ дурсгал хадгалж үлдэх нь тий. Энэ нар салхи хоёр хэдэн жил энэ мөрийг бас юу яах юм бэ? Хязгаар нэгэн цагт энэ одоо динзавр амьдрал цаг турхамжтай цаг үетэй бас нутагтана. Эцэг дахиад динзавр амьдрах юм бол дахиад динзавр үсээ дахиад амьдрж идэлжсэн. Тэгээд дэлхийн цаг үе чи иргэдэг гэдэг байна. Хүндрэлтэн үүсээд одоо 5 дахь удаага үүсээд явж иргээл. Бидний өмнөөс хүмүүс 3 м, 4 м орчим өндөртэй байсан. Тэрний өмнөх нь 10 м өндөртэй байсан. Одоо манай хүндрэлтэн сүүрс дууссан дараа дахиж үүсэх хүмүүс нь одоо богдын бошигтэр бол 50-аас 60 см биетэй намхан хүмүүс, жижигхэн хүмүүс байна энэ янз янзын тамбууд шашны энэ юмнууд байдаг те. Тэрнтэй л адилхан. За ингээд дараачийн газар дээр уулзъя. Бидний дараачийн газар бол хийд байж байгаа. За байгалийн тусалд 2 3 газар байж байгаа. Тэгээ энэ хавьд бол үдэж барагдахгүй их юм байд юм байна. Энэ удаа цаг зав давчин учраас одоо айл гоё тогтчод ийдсэн гоё болгоцсон газруудаар нь цөмөрөө явцгаая. За нэвтрүүлэг үргэлж үзээрэй. За бид нар явсаар хагаад дэмчгийн хийд дээр ирсэн байж байна. Зам болстой бүх машины эрэг боолт амарчиг бүгдийг гөвөөд өстой будаа бол амар дэржигнүртэй тэг хатуу дэржигнүртэй замтай юм байна. Тэгээ дэмчгийн хийд дээрээ ирэхээр энд нэг хэдэн гэр барьцсан 4 ортой гэр нь 50,000, 5 ортой бол 60,000 гэдэг. Хөрсөн хүмүүс гэрт бууж болд юм байна. Одоо бодвол энэ байшд бууж болдог байлгүй. Бурхан заяагээ цайны газар байт юм байна. Юу жимбэ гэдэг хоол хийдэг гинэ. Тэгээд жимбэ гэдэг хоол нэг хүний порц нь 15,000 төгрөг. Тэгээд бид нэр 5 хоног нэхэр 75,000 төгрөгөөр 5 хооллох юм байна. Тэгээд дээрээс нь цай маа юм уугаа хоол бол надад жоохон үнэтэй санагдлаа. За тэгээд энэ хавийн байгалийн тогтоц юу өнтөр бол ууг нь их гоё юм аа. Говийн догшин ноён хутагтын барьсан байгуулсан 3 хийдийн нэг Хамбогдын шүлтлэг фосфоритын бөөгнөрлийн хуулирлын цэгийн зүүн талд байдаг хийд гэж. Тэгээд догшин ноён хутагтын 3 хийд байгуулсан хамгийн үзүүрийн хийд юм байна. За хойшоо дахиад 2 хийд байгаа юм байна. Тэр 2 хийд нь болохоор эхнийх нь хийд нь догшин бурхантай одоо уур нервтэй стресстэй ирсэн хүн бол тэр хийд дээр стрессээ уур энерги гаргаад дараа нь одоо тэр тайвширлын хийд дээр очиод за тэгээ хамгийн сүүлд нь энд одоо дэмчиг буюу дээд амар амгалан гэсэн төв төлөөс орчуулахаар дээд амар амгалан гэсэн үгтэй юм хийд байт юм байна. Тэгээд энэ хийд дээрж одоо эхнийх дээр уур уцаараа гаргаад дараагийнх дээр нь одоо тайвширлыг олоод бясалгал хийгээд тэгээд одоо энд ирж дээд амар амгалан олдог гэсэн ийм одоо домогтой одоо яс үйлтэй хийд юм байна. За тэгээд энэ хэсэг бол байгалийн гоё тогтц. За дээрэс нэмээд одоо байгалийн тогтц дээр нь одоо бэлэг хад байна, умаа хад байж гэдэг юм гээд янз янзын хаднууд бас харагдаж байна. За тэгээд хийцэн өвд бол хийдийн байгаа хийцэн бол хятад барилгачдын хийц. За хашаа чулуу шахсан байж байгаа барилгын туур энтрийг харуул эртний хятадын барилгын одоо загвартай байна. Одоо сураг сонсож байхад бас л хятадаас барилгачтай авчиж бариулсан гэсэн сураг сонсогдож байна. За тэгээд эндээсээ дахиад хийдийнхаа зургийг авна да. Ерөнхийдөө энэ хавийг бас л сая ярьснаа ерөнхийдөө одоо энэ хавийн
буюу энэ Хамбогд сумын орчмын газар нутаг байгалийн тогтолцоо бүх юмд оюутлог гэх юм бол хангалттай гар бие оролцуулсан юм байна. А би бол оюутлог сурталчилж байгаа юм биш, зүгээр гар бие оролцуулж энд ингэж анхаарал тавьсанд нь одоо хамгаалт хийсэнд нь бас талархал илэрхийлэх зүг баг. Юу гэхээр энэ дэмжгийн хийдийн эргэн тойрны энэ орчмыг бас оюутлогын хөрөнгө оруулалтаар одоо засаж тогтчулж зарим газрыг хамгаалж тогтцын хэвээр үлдээхэд бол нэмэлт хөрөнгө оруулалт хийсэн гэж байна. За тэр сууруг болон одоо энэ хийдийн дахин сэргээх ажилд бол оюутлогоо нэлээх хувь нэмэр оруулсан байж байна. За энэ чулуун хамны энэ хэсэг бол 13-аас 18 дугаар зууны үеийн хоорондох монголчуудын одоо бас хийжсэн хэсэг хийжсэн буюу одоо үйл ажиллагааны хан барих хэсэг байж. За ийм чулуун хамтай эсвэл одоо юуны Булган аймгийн Хотог өндөр сумын нутагт байдаг, Сансар сумын нутагт байдаг хар бухын балгас гэж байж байгаа. За тэгээд ерөнхийдөө бас олон ийм балгасууд байж байгаа. Дундгав аймгийн одоо Адаацх сумын нутагт байж байгаа баг газрын чулууны балгасын төөр энтрийг бол бүгдээр ингэ яг ийм чулуугаар ингэж тэгшиж хийж гаргасан байгаа нь харагддаг. Тэгэхээр энэ 13-аас 18 зууны үед байсан манай барилга байгууламжийн хийцүүдийн чулуун хан, чулуун суур, чулуун өрлөг нэлээд харагддаг. Ер нь дэлхийн нийтээр л тэгээд энэ чулуун өрлөг. Би энэ чулуун өрлөгийг одоо болт хийж байгаа газар Солонгосын Чежу арал дээр бас харсан. Одоо болт хашаа бүх юмудаа ийм жижигхэн чулуугаар хийж барьд юм байлээ. За Европт бол чулууг 4 жил засаад зам тавьж байна. Манайд бол энэ үлдэгдлүүд нь харагдаж байна л да. За энэ шилэн хамгаалтуудыг бас хийсэн байна. Энэ бол дэмжгийн хийдийн туурийн үлдэгдэл харагдаж байна. Энэ тухайн үед дэмжгийн хийдийн туурийг бас тухайн үеийн шавраар тоосох зохиод энэ хэлбэрийг харахад бол энэ шавар тоосгоны хуучин хэлбэр харагдаж байна. Шавар тоосго болон чулуу хөлж хийсэн туурийг харагдаж байна. За дэмжгийн хийдийн үндсэн хэсэг буюу үзэргэгдсэн хуучин суурга нь ажнаа. Сонож мөрөгдөг. Энэгээр ингээ гулсаа явчих юм шүү дээ. Энэ хар чулуугаар нэг гус. Тэгвэл энэ чинь гинц үзээрээ өргөж шааж мэдхэл юм те. За Монгол хүн байна. Сайн явцгааж байна уу? Салхи ихтэй үү те. Боноос шуугч гин үгүй юу? Салхи ихтэй үү? За хаанаас хаа үрж яв? Сони асуулт юм уу те? За хотоос л одоо энэ чир Мундаг замтай газар шиг те. мундаг замтай байна. Арай л миний хамаг волтнууд арай хаалган бол санаа болж байна. Анх одоо ирж байна. Анх одоо ирж байна. Сая наашаа тавьсан зам болоод стандартын аюу гой зам тавьсан байдаг. Хамбогдын зам руу. Харин тэгээд тэрийг оюутлаад авсан гэхээр бас баярлалтай байлаа. Ядаж нэг ийм юм чимсээ үлдэх юм да тий. Тэгээ би харин зургийг аваа сая найз руугаа явуулаач дот руу. Наашаа урж ирээ. Энд чинь амир хөдөө амар гой болчихсон. Ийм гой тагшаа орныг бол эднэр бол үнэхээр гайхалтай болох хэрэгтэй тий. Энэ бид нар ийм гой юм үлдээсэн гэж нэг ямар сайхан гайхалтай юм бэ тий. За тэг салхиол өстө хоншортой байна доо тий. Доошо бохор удаад гайгүй байна. Тэгээ дээш яг энэ хэсэгтээ өрөөд үнэхээр гайхалтай байна. Өнөөдөр ч их сайхан өдөр шүү дээ. Халуун хит их халуун нартай биш.
Бас хэрүүхэн ийм үед ч явах бас гоё байдаг байхгүй. Би ч бас бид нар ч гэсэн бас анх удаа бүр зорж Улаанбаатараас зорж гарсан ашаа үрж ирсэн. Өчтөр би зурганд явсан. Хөрсөн дээрээ 51 градус. Тэгээ агаар нь 39. Тэгсэн өчтөр залхчихсэн. Өнөөдөр хайсаах болчихсон. Өнөөдөр өстэй янзтай. Ийм үед явах төөртэй дах юм жаалах. Сая наашаа орж ирэл бороо тусчаад бодчихлаа шүү дээ. Энергийн энэ чинь дэлхийн энерги нэгдүгээр төгөж байгаа байхгүй тий. Ноён хотод анх хэлж чи видеохоо сүрийг тавьсан юм байл шүү дээ. Тэгээд чи чамнаа өнгөнө томнамада толшиего өцсгэлэнтэй торсон царайги чинэго үзээд хамшигия данзаарч энэ шүтэнүүд чи өөрөө дошгин улаан талын тэгээд яг сонин шүтэнүүдтэй л дээ. Үлэмжийн чанар дууг чинь одоо яг жинхэнэ дуугийн ч юм уу худлаа дууг ч юм уу хайртай бүсгүүдэд зориулсан дуу гэж. Тэгээд тэрийг эмхтэй хүн бол бурхан юм а гэж шүтэж хийсэн дуу. Одоо цагаан зан озрын цагаан дэрхийг би бас сонсохдоо ээжтэй зориулж бүтээсэн бурхан. Ээж бол бурхан юм а гэж хийсэн тийм. Ногоон дэрхий чинь бас одоо тэр эмхтэй хүн зориулж хийсэн бурхан гэл тийм. Миний арьцмаар орох нь. Би арай урттаад явчих юм шүү. Тэр үеийн хүмүүсийн арьцмаар өөрөөс юм шүү. Миний арьцмаар мөрцмөр шүү. Аа? Надаас харин намхан байсан шүү. Тэр яг энэ хүзүүн дээр энэ таард юм байна те. Би 82. Бид тэр 82. Яг ч хүзүүн дээр таард юм байна. Өшөөж байгаа 90 мөртөө хүмүүс бол харин болохгүй юм те. Ноён өтөгт байна. энэ бол сайхан жоохон юу бол бас байна шүү. Тийм ээ энэ хараа ингэж таард шин яг нурууны ардуур ууцаар ингэж таарад. Тэгээ энэ яг ингэ хүзүүн дээр таарад. Тэгээ толгоон дээр ингэ таарал. Тэгээ суудл яг таард. Сони юм байна те. Жимби ихтэй янзтай болсон байна. Баярлалаа тоочоо. Янз гоё. За ер нь жинхэнэ гоё ориг жимби идэг гэвэл наашгаа яваад энэ хийд дээр ирээд идэх юм бол тасарчлаа. Гадна тал нь ингээ шаргалтаад ингээд тэ утаа юу гоё шиг төмсөн ингээд гоё шарсан тосон шарсан төмс. Гурил бол лааж энэ амар гоё. Гурилаа юм ногоон сонгон юм уу эсвэл гонд ч юм уу тэгээ луунтаа цуг хийгээд эзэн бас сэтгэл гаргаж хийсэн юм. Би үнтэй байна тэргээ түүнтэйгээс цаа. Өмгөө ол ингэж болж шүү дээ. Хайлэр Улаанбаатарын станд айтгаа олдоход 50 мянга болт юм чи. Даргаад болго тэмбэл үргэлжлэж байна. Энэ удаагаар жимби гэж үргэлжлэж байна. За бид нар явсаар хагаад одоо Баячхийн агуу нэртэй Өмнөгөө аймгийн хам богдсон бас урагш хэдэн километр явж байна. Сумас баруун тийш 30 хэдэн километр баг. 37-8 километр баг. Тий. За зам бол өстө үнэхээр хэцүү. Туж хатан дундуур явд юм байна. Хаа очиж одоо Баянгор ч юм уу. Бусад аймгийн хаднуудыг одоо шугар хад багтай тий. Зөөлөн мүлгэр хадтай тултаас гайгүй нэг яваад ирлээ. За энэ одоо Баячхийн агуу гэж байгаа энэ агуун тухай мэддэг зүйлээ хэлж өгч. Энэ шиг зогсч гэдэг юм. Хогийн савны ажил сууч тааш тий. Тэгээ энэ агууг өмнө яг чогоо агуу гэж нэрлэдэг байсан. Тэгээ чог гэдэг нь тийм нэг чог гэдэг нэртэй хүн одоо энд бас бясалгал хийдэг. Тэгээ бас үнэг их агнадаг. Тэгээ үнэг агснаас болоод нөгөө хүн галзуураад тэгээ энэ агууд ирж одоо бясалгал хийж байсан гэж ярьдаг. За сүйд нь одоо Балжир гэдэг хүн бас энд бас амьдарч байсан. Тэгээ тэрнтэй холбогдлоо сүүлийн жилүүд энэ бас хүн ам ихсэнтэй холбогдлоо энэ нэр нь өөрчлөгдөж Баячхийн агуу гэж нэрлэдэг болсон. Тэгээ хүмүүс дотор нь одоо агуу дотор нь орж ирээд одоо төрөвч мөнгө төгрөг үрдэг. Тэгээ баяждаг юм ойлгодог юм агуу байгаа. Тэгээ манай бол Балжирийн агуу байсан юм шүү тийм үү? Садаг Балжир гэдэг хүн одоо ан хийж эндээс амьддаг. Ер нь тийм нэг бясалгал номтой холбогдлолтой тийм даянч нар ингэ сууж исэн гэсэн ийм нутгийн домог байдаг. Тэгээ яг энэ оюутлаг компаниас энэ
орон нутгийн хэлтсээс энэ Хамбогдод тугаан төгс соёлын зуршил газрууд дээр юм Хамбогд сумын засаг даргын хамгаалалтын газартай хамтраад ийм хамгаалтын ийм самбарууд за зарим газрууд та бидэд сая харсан нэг хашаа барьсан. За тэгээ хогийн сав иймэрхүү тэмдэг тэмдэглээнүүд байрлуулсан. Ийм учиртай агуу. За ямарсан дотор нь ямар юм ороод үз тээ. Хамбогд хайрхан бүтээг гинэ. Ис гараад зүгтэй. За саяхан хүн амтын ирсэн болтой байна тий. Тэг баян гэж. Баян. Баян болж байгаа юм. Тулга тавиад. Энэ дотор одоо Балжир гэдэг хүн амьдарч ирсэн байна. Тэг нэг ням энтер гэж хийж бясалгал хийж ирсэн. Тэ удаас саяхан хүн ирсэн болтой юм энэ ч одоо. Баян. Юу асаац маш тий. Зууласаага тэр нь дуусаагүй нөхөр чинь 20-30 минут тэмэл хүн ирсэн болтой шүү. За энэ рүү ингээд ялаа батхан үүрлжээ. За яхаа юусан газар. Тэг ингээд ялаа батхан үүрлүүлээд чихэр жим сүү өдөө удацсаад. Хоёрдугаар би нэвтрүүлэг болгон дээр яриад байгаа. Нэг л юм яриад байгаа л да. Энэ Монгол улсын мөнгөн дэвсгэрт байхгүй. Тэгээ энэ Монгол улсын мөнгөн дэвсгэртийг нэг шиг бүрийн хийх гэж манай Монгол улс хэвлэх гэж 100 төгрөг хэвлэх гэж 100 төгрөгөөс илүү 1000 төгрөгийн зардал гаргадаг. Тэгээд одоо Улаанбаатар хотод ч бол задгаа мөнгөний гачлан болсон байгаа шүү дээ. Задгаа мөнгө огт байхгүй болсон. Яасан гэсэн задгаа мөнгө нь би одоо Гоолтай аймаг, Сэлэнгэ аймаг бүхэл аймагуудын нутгаар ингээд тойроод Монгол улсыг тойроо хэрэгсэд явж байгаа. Бүх уул ус, овоо, агуу одоо овооны орой дээр гол усны ихтер энэ Монгол улсын мөнгөнд эмчтүүд байгаад байгаа. Тэгээд яагаад задгаа мөнгөний гачлан болцсон бэ гэхээр ууг нь эдгээр уул овоонд мөнгө төгрөг өргөөд одоо сайн сайхан байдлаа даатгаж тэрнийхээ хариуд одоо мөнгө төгрөг өгч шөөл. Гэхдээ нарийнда хатсан дандаа нэг 10 төгрөг мөрөг 20 төгрөг мөрөг авч тавьчихна. Гэх мэт ингээд одоо энэ жишээ чинь миний зүгээр ингээд харж байгаа хэрэг ингээд мөнгийг бараг өстой хог болтноо уусан байна. Тэгэхээр би бас л нэг санаачлаг гаргаад байгаа. Ингээд энэ мөнгөнд нэмэгдийг Монгол улс үйлдвэрлүүлэх гэж өчнөө мөнгө зарцуулаад манай эдийн засаг өөрөө бараг энэ уул усанд мөнгө тавьсанаас болоод хичнээн өрний алдагтал орж байгаа бол тий мөнгө хэвлүүлээ үйлдвэрлүүлээд идэг. Нөгөө талд нь хям даргаар ууланд мөргөөд юм уу сүм дугуунд эсвэл модонд очиж мөргөөд тэгээ задгаа мөнгө авчиж байгаа баяжих гэсэн юм эли бала хүсэлтэй хүмүүсээр Монгол улс дүүрчээд байгаа хэрэг. Тэгээд энийг болооч би хоол замд явж байгаа учраас уул усны одоо мөнгө төргөм хүмүүсийг авдаггүй. Би аймаг болгоны сум орон нутгийн захиргаанд бас санаачлага тавиад байгаа. Энэ уул усанд байж байгаа одоо энэ бүх задгаа мөнгийг нэгдсэн журмаар түлгээч. За болиод хийн засаг дарган авдаг байна уу? Улсынхаа санд хийдэг байна уу? Банкнда тушаадаг байна уу? Аймаг орон нутгад юм хийдэг байна уу? Ямар ч энэ мөнгийг буцааж түүж авчир эргэлтэнд оруулаач гэдэг юм яриад байгаа. Тэгээ баяжихын агуу дотор баяжих болтгоо, хөрөнгөчих болтгоо ганц Болдбаатар биш, ганц Болдокоос тгүүлж биш Монгол улсын иргэн бүр, хүн бүр, малчин бүр, оюутан бүр одоо хинч үйдийн бүгд баяжих болтгоо. Гэхдээ яг энэ байдлаар болоод жишээлбэл одоо ингээл хамаг мөнгнүүдэд тавьчихсан. Ингээл энэ хадан завсараар одоо хичнээн төгс сургуулсан тий. Ийм байдлаар болол тэгээд мэдгүй та уг нь таны хөдөлмөрөөр зовж олсон мөнгө баймаар энэ тэгээд тэрийг энэ рүү ингээд сургуульчаа явуулчихаар баяжчих ч юм уу доо. Энэ агууг гэсэн оюутлаг компаниас энэ монитор хийдэг, ингээд сар болгон ирж чанал хийдэг. Тэгээд энэ агууд яг 2006-аас хойш ингээд ажиглахад бол ингээд сүү өргөөд, сүү тос ингэж өргөөд тэгээ энэ агуу хотортлын хана одоо та ингэ харж байгаа ингээд тослогдоод тэгээ тослогдсноос бол ингээд зарим чулуунууд ингээд бутарч унаад тэгээ яг байгаль нь өөрийнх нь өнгө ихээр алдагддаг. За тэгээ мөнгө одоо энэ бас энэ бол хавьд одоо ингээд их хэмжээний одоо ингээд торг дурдан хуйлаатай ингээд 7-8 м торг дурдан тавиатай. Тэгээ энэ дээр битүү хадаг тавиатай. Ингээд байс. Тэгээ энийг бүгдийг бас манай оюутлаг компанийн бас энэ өөрийн санаачлагаар энэ Хамбогд сумын байгаль орчны идэвхтэн нартай хамтраад бас бүгдийг ингээд цэвэрлээд бүгдийн сайхан болоод дотор ингээд сайхан хомоол угуулад орхиод
3 хоногийн дараа эргээд ирэхэд дахиад хадаг ямдартай болцсон байсан. Гэх мэт л одоо ийм ер нь төгс соёлын дурсгал газруудад ялангуяа монголчууд их хадаг их тавьж байна. Хадаг цай, за тэгээд тэр хэвийн боов, за тэгээд энэ гал хол их түлдэг. Тэгээд энэ будаа их цаснаас нөгөө шуу их цугуулснаас гэж бас байгалийнхны төрх байдал их мэхээр алдагддаг. За тэгээд энэ сүү, тэгээд янз бүрийн чансан мах эдэр их тавьдаг. Иймэрхүү байдал их нийтлэг. Хин шамж идэж мах идэх. Гэхдээ энэ одоо тахил маягаар л авчир тавьд юмсан ингээд тэн дээр нь одоо ингээд чанцаа хаа эдэр тавиад. Нэг хараал тий. Оо гинст язартаад харгалсан тагтаа өнөг байрна. Агуу үзтд. Сүм байна уу? Ярхан байна уу? Хадаг хөтий тавиач, мөнгө хөтий тавиач, хог хөтий аяач гэдэг ярхан байна уу? Хэлэгч үг алгадаа гинэ. Ярих ч юм алгадаа та нарт нэрэ хэрэгч үг алдагдаа л гэж. За тэгээд энэ бол хуучнаар бол одоо лам хүн ням хийдэг байсан. Ням буюу бясалгал хийдэг байсан тийм агуу гэж нэрээ ороод ирэхэд дотроос нь арц хүж ятсан тий. За тэгээд дотроо ингээд одоо галын арцны утаа бас дүүрчсэн. Ороод ирэхэд бас нэг тийм гэгэрлийн шинжтэй. Мэдээж энэ дотор хүн одоо гэгэрлийн төлөө сайн сайхнаа бясалгаж ирсэн бол энэ сайн сайхан энерги шингэсэн байгаа. За энергийн төв бус энэ газраар орж ирлээ. Баячаа агуу гэсэн ийм агуу байт юм. За одоо манай зурлаач тааваханд баячаа агуу яг ямар агуу байдаг талаар зурж үзүүлнэ.